За Нева 2-р жирийн тэнцэл 20-р барилдаа шүтэх ёсон нөхцөл нам 50-таас гэж ламын 50-таас гэж тийм ээ. За энд олон өгүүлэх юу нэгэн хэрэг ламын баясан үлдэх алин бүхнийг үлдээ. За багшигаа одоо баярлуулах бай юу тэрийг хийхдээ гэж. Үл баясах бүхнийг дэвчих нь тэр ба түнд хичээж шинжлэн шид багшийн хойноос дагах хэмээн очир баригч өөрөө номсныг мэдэж бодтой бүгдээр ламыг огоот баясхан үлдээ гэж. За тэгэхээр мэдээж багшигаа баясах хэрэгтэй, үл баясахыг дэвчих хэрэгтэй. За тэгээд тэрийг багшигаа баясгаж багшийг одоо үл баясахыг дэвчиж чадах юм бол багшийн хойноос шид бүтээл одоо юу хүссэн эрдэм номоо даган гарнаа гэж зочир баригч гэдэг чинь одоо бурхан багш өөрөө альцаа гэсэн үг тийм ээ. Тийм учраас багшийг одоо баярлуулж үлдэх хэрэгтэй гэж. За хэмээн номлосон мэт довчлон хороос баясахыг бүтээхийг үл баясахыг дэвчид хичээн үлдэх болоо. За баясахыг бүтээх нь за тэгээд баясахыг бүтээх гэдэг нь юу юм бэ гэдэг нь илүү дэлгэрүүлэх чинь тийм ээ. За богдлон бол одоо ном иш татаад түүндээ тайлбарлах эсвэл өөрөө тайлбар хийжээ ном татах тийм маягаар энэ Будмэрийн зэргийг одоо хийсэн. Энэ татсан ном дандаа л өөрөөс нь өмнө гарсан голцоо энтхийн том бандида нар за бурхан багшийн одоо ганжуур дооноос иш татсан байдаг тийм ээ. За 3 үүд бөгөөд эд таваарыг өргөх хийгээд бие хилээр өргөн хөндлөх ба зарлагчлан бүтээх болоо. Тэр нь Судрын аймгийн Чингээс гэж. Өргөн хөндлөл олзууд хийгээд өргөн хөндлөх ба бүтээлийн үүднээс боны садан шүтэн үлдэх нээжээ гэж. За 3 үүд гэдэг чинь би хий сэтгэл урав шүү дээ тийм ээ. За эд таваарыг өргөх, бие хилээрээ өргөн хөндлөх. За одоо юу одоо зарлиг болсон, одоо юу загсан тэрний бүтээх гэж. За тэгээд Майдэр бурхны Судрын аймгийн Чингээс татчих. Энэ өргөл хөндлөл олзууд тэгээд өргөн хөндлөх ба бүтээлийн үүднээс үлдэх хэрэгтэй гэж иш татаад бүтээ төвлөгөө буюу одоо энэ номныхоо тайлбарыг хийсэн. За түүнд анхан 50-таас гэж. За лам авж юу хэлж байгаа тийм ээ. Өөрийн тангарагт багш нь өгөгтүүн бус хөвгүүн хийгээд гэргий ба өөрийн амиар нас шүтэн үлдэх бөгөөс хэлбэрэлт ит таваарыг өгүүлэх юм хэрэг хэмээсэн хийгээд гэж. За өөрийнхөө одоо тангараг тавьсан багшаа одоо барилдсан тэр багштаа бол өөрийнхөө хөвгүүн гэргий өөрийнхөө одоо юу байгаа бүгдээ өргөдөг гэж тийм ээ. Малера бол одоо өөрийнхөө биеийг тэр чигтэнд өргөж исэн тийм ээ. Тэгэхээр урдын одоо ном үзэж исэн мэрэгд бол үнэхээр багш нь багш шиг шавшиг байсан. Тэрний одоо юу байна тийм ээ. За тэгээ цааш нь түүнд өргөөс хамаг бурханд насад өргөсөн чанарт бол юу тэр өргөсөн буйны чуулга мөн бөгөөд чуулган дээр шид болмоо хэмээн номлосон мэт болоо гэж. За тэгэхээр одоо бурханд өргөсөн та өөрийнхөө багшийг бурхан ингээ тэгээ бурханд одоо өргөснөөс ялгаа байхгүй илүү их буян хураанаа л гэж хэлж байгаа. Тэгэхээр мэдээж багш нь бол урд гарсантай адилхан 10 одоо эрдэм төгс тийм ээ. Багшийн 10-ын бэлэг чанар төгс. Тийм одоо багш байх хэрэгтэй байх тийм ээ. За хамаагүй одоо багшийнхаа шинжилгээгүй янз янзын үдлээс бол энэ яваараа өнөд бас хэцүү юм тийм ээ. Тэгэхээр багш гэдэг нь багш шиг шавь гэдэг нь шавийн одоо бэлэг чанар хүрсэн багшийн бэлэг чанар хүрсэн байх гэдэг маш их анхаарах хэрэгтэй. Тэгэд энэ уртдахтайгаа уялдаа холбоотойгоор энэ номоо бодвол одоо энэ бол ямар ч тийм маргаан байхгүй тийм ээ. Тийм байгаа маа гэж. За 2-дугаарх нь гэж. За баясгах гэдэг нь гараад тийм ээ. Энэ дотроо одоо тэгээд тэрний дараа л бие хий сэтгэлээрээ яах вэ гэдэг нь гарах гадах шүү тийм ээ. За угаах, сөрчих, за багшийн угаал үлдэж өгөх, сөрчих, илэх, барилах, арчих хийгээд за чилээхүүд боол тэргүүтэн гэж тийм ээ. Ба түүний эрдмийг үүлэх тэргүүтэн болоо гэж. За мэдээж бол багшаагаа бол үнэхээр өргөж хөндлөлтөд дээр үеийн одоо лам хоргууд юу дандаа шавн багшаагаа асардаг. Тэгээд одоо дамжин явсан байдаг тийм ээ. Бас түүхүүдээр сонсож байхад жоо голдан ачааг бол бас өндөр настай болоо жоохон биеийн ядар болоход барамдын гин бол үнэхээр хасартай байж байсан. Өөрийнх нь одоо юу хэрэгтэй бүгдийг одоо хэвтэрт баг байхад нь асартай байсан гэж тийм түүх байдаг.
тийм ээ тэгж яваад их бод сэтгэл төрсөн гэдэг л тийм түүхүүд. Тийм учраас л өнөөдөр багшаа барилдсан бол одоо үнэхээр өргөн хөндлөх одоо хэрэгтэй юм.